Эдийн засгийн чуулган. Эдийн засгийн хөгжил, хүртээмжтэй өсөлт, нийгмийн бодлого, тэнцвэртэй өсөлт, өрсөлдөх чадвар, инновац ба ногоон өсөлт сэдвүүдээр төрийн ордон чуулган. Монголын эдийн засгийн чуулган. Хөгжилд хамтдаа. Монголын эдийн засгийн чуулганаас оруулжилсан нэвтрүүлгийн 2 дугаар хэсгийг үзэгч танд төлөвлөх гэж байна. Энэ хэсгээр та бүхэнд эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбар, эрүүл мэндийн салбар, инновац ба ногоон өсөлт, нүүрсүү салхиу, нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, түүнийг даван туулах тухай хэлэлцсэн хуралдаануудаас тоомлон хүргэе. 2 дахь өдрийн хуралдааныг улсын их хурлын дарга Дэмбэрэл нээж өгүүлсэн. Тэрээр хөдөө аж ахуй болон уул уурхай харилцан уялдаа нөлөөлөл, хөгжлийн үндэс болсон уул уурхайн талаар хэлсэн үгэндээ онцолсон. Монгол улс 113 сая га малын бэлчээрийн талбайтай. Энэ нь нутаг дэвсгэрийн 72%-ийг эзэлдэг. Үүнийг зөв хамгаалж ашиглах нь Монголын нөхцөлд ногоон эдийн засгийн хамгийн том суурь асуудал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм а. Өнөөдөр хүртэл бидний явуулж ирсэн мал аж ахуйн бодлого чиглэл бол малын тоо толгойг өсгөхөд чиглэгдэж ирлээ. Бидний магтаал ураа лозон бол аймаг сумбар малаа 5 төрөл дээр өсгөн нэмэгдүүллээ. Авраг сайн малчид мал сүргээ 2-3 мянган толгойд хүргэлээ гэж сурталчилдаг. Газар тариалан дээр ч мөн адил олон мянга газар хагалж тариаллаа. Сайн болж байна хэмээн ярьж хэлсээр ирлээ. Сайн малчин тариаланчдыг урамшуулдаг болцол нөхцөлийг авч үзсэн ч бас л нөгөө тооны хойноос гүйцэлдэхийг чухалчилдаг. Олгодог урамшуулал нь нэг гаагаас хэдий хэмжээний ургац авсныг үл харгалзан тоон тутамд 50 мянган төгрөг олгоноо гэсэн үнэндээ хатуу дүрмтэй байх жишээтэй. Энд гаагийн ургацыг нэмэгдүүлүү гэдэг нь төдийлөн харагдахгүй байгаа юм а. Ийм болохоор байдлыг бүхэлд нь өөрчлөн ногоон эдийн засаг гэсэн бодлогын бодит хөрсөн дээр ажиллаа явуулах нь хэдүүгээ чухал болж байна. Монголд аж ахуйн мөнгөн сангуудын зорилго өөрөөр хэлбэл зарцуулах хөрөнгө уг агуулга чиглэлээр өөрчлөн шаналт авах хэрэгтэй болж байна. Эдийн засгийн гол механизм татвар, татаас урамшлалын аргуудыг шинэ байдлаар авч үзэх нь бас чухал байна. Эдгээр нь ногоон эдийн засаг шилжих болон энэ талаар тавьсан зорилтыг хангах зөвхөн урьдчилсан нөхцөл юм а. Их хурлын дарга цааш нь хэлэхдээ байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах явдал зөвхөн ашигын төлөө улаарн зүтгэгтэй харшилтах боллоо. Мөнгөний эрх ашиг, сүр хүч давмгайлж, хууль гуйл болж байгааг гол улсны их сав, ойн сан бүхий газруудад ашигт малтмал хайх, ашиглахгүй байх нь зүйтэй гэж үзэж хоригдсан хууль гараад хэрэгжихгүй байгаа жишээг хэлсэн юм а. Монголын эдийн засгийн чуулган. Эдийн засгийн хөгжил сэдвийн хүрээнд хүртээмжтэй өсөлт, эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбарын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Монгол улсын эдийн засгийн нөөц баялаг болон хятад энэтхэг зэрэг хөрс зэрэгэлдээ орнуудын эдийн засгийн хурцтай өсөлтийг хангах ашигт малтмалын эрэлт нь Монголын эдийн засаг ойрын болон дунд хугацаанд өсрөнгөө хөгжих хөдөлгөөр болох нь тодорхой байна. Энэ боломжийг Монгол улс үр ашигтай ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, энэ үйл явцад санхүүгийн салбар, байгууллагууд, арилжааны банк, хөрөнгө оруулалтын банк, бусад компаниуд хэрхэн оролцох вэ? Хэмжээний валютын урсгалаас бий болох эерэг сөрөг үр дагаврыг төрөөс хэрхэн удирдах вэ? Эдгээр асуудалд зөв шийдэл болох, үйл явцыг удирдахад бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, зохицуулагч, хянагч, банк, санхүүгийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Эдийн засгийн өндөр өсөлт, эдийн засгийн дэвшлийг даган нэмэгдэх санхүүгийн эрэлтийг тэнцвэртэй хангахын тулд санхүүгийн салбарыг болон зах зээлийн бүтцийг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж шийдэл эрэлхийлэхэд хэлэлцүүлгийн зорилго оршиж байлаа. Энэхүү сэдв нь маш өргөн хүрээг хамарч байгаа учраас тодорхой эрсдлүүдээр горлон ярилцсан. Иймээс тус салбар хуралдаан дараах 2 хэсгээс бүрдэж байгаа. Тухайлбал санхүүгийн салбарын зохистой бүтэц, банкны салбар ба хөрөнгийн зах зээлийн тал дээр төвлөрсөн. Санхүүгийн салбарын зохистой бүтэц гэж юу болох Монголын нөхцөл байдал тулгамдсан асуудлууд тэдгээрийг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг зорьж байлаа.
Түүнчлэн банкны болон банк ус санхүүгийн салбар хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал тулгымцсан асуудлууд тэдгээрийг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх арга замыг эрэлхийлж тодорхой саналуудыг оролцогчид хэлж байлаа. Хувийн сектор гэдэг нь манай банкнаас зээл авч байгаа хүмүүс шүү дээ. Энэ хүмүүсийн эрсдэл бидний хамгийн том проблем байхгүй. Гэтэл хувийн сектор дээр очихоор юу болоод байна? Засгийн газар цалингаа одоо ингээд 30% нэмж. Хувийн сектор дээр наадсан зардал болоо л ороод. Хувийн секторын компани болгоны зардлын нь 30% нь цалин байдаг. Тэрийг дахиад ингээд нэмчихэж. Ингээд хувийн секторынхаа ашгаа бид засгийн газар нөгөө талаас ингээд шахаад явуулдаг. Нөгөө талаас саяын дээр триллионыг гаргана, инфляцийг үйлдвэрлэнэ гэдэг нөгөө хүүгээ нэмээд явуулдаг. Тэнгууд зээлийн хүү нэмэгдэж. Ингээд хувийн секторч хоёр талаас ингээд шахагдаад явдаг. Тэдний би панел дээр ярьжсэн. Монголын эдийн засгийн эрсдэл нь юу юм бэ гэхээр дотоодын хувийн сектор чинь саяын нөхцөл байдлаас болоод гадаад шок орж ирэх юм бол хамгаалагдах ямар ч юугүй сууж ийн шүү дээ чинь. Аюулын том эрсдэлтэй суу. Инфляцийг зөвхөн эрэлт талаас нь эрэлтийг нь хунах байдлаар удирдах гэдэг, зохицуулах гэдэг урт хугацаанд энэ улс орны хөгжилд хортой юм аа. Нийлүүлэлт тал дээр ажиллах хэрэгтэй. Ажлын байрыг бий болгодог болох ёстой. Тэрний төлөө Монгол банк санаа тавьдаг болох ёстой. Өнөөдөр хуулиараа зөвхөн Монголын төгрөгийн доктортой байдлыг хадгалуулна. Мөнгөний бодлого явуулдаг, арилжааны банкуудын хяналт шалгалтыг явуулна гэдэг ийм хуультай байгаа бол тэрнийг нь өөрчлөөд бусад зарим улсад байдаг төв банк нь эдийн засгийн өсөлт, ажлын байрны хэр нэмэгдэж байгаа байдал дээр санаа тавьдаг төв банктай болохгүй нэ. Зөвхөн инфляцаар өнөөдөр нэг жилийн энэ оны улсын их хурлаар батлуулсан инфляцийн төвшөнд баригдаад түүндээ хариуцлага тооцоолохоос одоо эмээгээд бодлогоо явуулж байгаа бол энэ нь болохгүй байна. Тийм учраас засгийн газар төв банкны хооронд өнөөдөр энэ бодлогын том зөрүүтэй улсын байгууллагуудаас энэ хэтэрхий хурдан өсөд байна. Энэ одоо зогсоогооч гэдэг ингээд 20 жил зөвлөж байгаа бол үеийн өнгөрөөсөн асуудал байна. Тийм учраас бид нар одоо нөгөө дэлхийн аваргаар гүйлтийн уралдаан болж байгаа нэг бид нар ч өрсөлдөө төрүүлж яхад та нар хэтэрхий хурдан уралдаад төрүүлэх гээд байна. Та нар зогсооч хөлөө хугалах гээд байна штэ гэж хэлж байгаатай адилхан болчиход байна л да. Тийм учраас бид нар тэр эрсдлийн удирдлага ярих нь зөв. Гэхдээ эрсдлийн удирдлага гэхээс өмнө өсөлтийн удирдлага гэж ярих хэрэгтэй байна л да. Өсөлтийг зөв удирдах сурах. Хурдан гүйх нь бол бидний буруу биш. Бид нар төрүүлмээр байна, өрсөлдмөр байна, тийм ээ. Тийм учраас энэ эсрэг талын зөвлөгөө биш, эерэг талын зөвлөгөө өгөх нэг зүйтэй байна. Олон улсын байгууллагуудаас ингэж хэлмээр. Тэгэхээр Монголд эдийн засгийн өсөлт 17% байна гэж яриад байна л да. Тэгэхээр зэрэг чинь Монгол өрдөөс зах зээлийн эдийн засаг шилжээд өнөөдөр яг тэр эдийн засгаас шилжсэн үү гэвэл шилжээгүй байхгүй. Хамгийн гол нь зах зээлийн эдийн засгийн чинь амин сүнхэн санхүүгийн зах зээл, хөнгөн зах зээл шүү дээ. Тэгэхээр энэ зах зээлээ бид нар өнөөдөр босгож чадаагүй гэж бид нар санхүүгийн зах зээл гэж яриад байгаа байхгүй. Энэ алдагтай. Тэгэхээр одоо манай эсэлд 17% гэж байна шүү дээ. Тэгэхээр тэний чинь 60 хүн дэлхийн банкны судалгаагаар бол яг хөрөнгө оруулалт гадаадын хөрөнгө оруулалт. Тэгэхээр тэр гадаадын хөрөнгө оруулалт бол оюу толгойн гэрээтэй холбоотой шүү дээ. 11 онд бол 2.3 тэрбум доллар. Тэгэхээр энэ доллар чи юу бол хөөсөрсөн доллар байхгүй. Яг үнэндээ бол Фридланд гэдэг хүн бол ердөөс тэндэг 500 сая хөвцөөл гаргасан шүү дээ. Тэр хөвцөөг Монголын 3 тэрбум доллар босгосон. Тэр тэрбум доллараа 6 тэрбум доллараар Монголын зах зээл шатсан байхгүй. Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ хөөсөрсөн эдийн засаг байхгүй. Тэгэхээр бодит эдийн засгийн өсөлт өнөөдөр юу бол ердөөс 3% л байхгүй. Банкны их усруудыг бүгдийг битгий зээл болгочооч. Хүн цаг хэрүүл жаахан мөнгө хадгалж байя. Нэг 8 их 80-д одоо банкны их усруу арилжааны банкуд өвөрдлээ. Эннийхээ тодорхой хэмжээг аваж үлдэж байхгүй юу гэсэн энэ бодлого. Энэ бодлогоо тайлбарлахын оронд олон улсын валютын сан дэлхийн банкны ярьж байгаа зүйлийг цохроор инфляцийг бий болгодог тийм орчин, тийм expectation үзүүлдэг яриагаа болооч. Одоо юу гэдгийг өгдлөө эрт босч байгаараа хүүхдүүдийг гэхээр зэрэг бүгдээрээ босоод 5 богд дээр очиж нар харъя гэж хүний хус үсэг шиг валютын сан дэлхийн банк жаахан найдвартай ажиллаараа гэхээр зэрэг эдийн засагт нэрэл бий болгож энэ удалдаа үйлчилгээг хөгжүүлж мөнгө салбарт оруулж байж арилжааны банк хувийн салбарт 1.5 гих 80 төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын захиалга өгж байж хүмүүсийн худалдан авах чадварыг дээшлүүлж байж
Энэ эдийн засгийг босгох гэж сангийн яам улсын их хурд төрийн бодлого явагдаж байна. Энэний хоосон шүүмжлээд энэ нь инфляц болох чинь гэж нийтийн түүний дотор арилжааны банкуудын хүүгээ нэмэгдүүлэх expectation буюу ийм урьдчилан нөхцөлийг битгий бүрдүүлж гэж хүсэх байна л гэж би хэлье. Эн чинь цаана бодлого байгаа юм шүү дээ. Энэ ч учраас төрийн сангийн бодлого мөнгөний үйл хоёр чинь үнэхээр уйлдаж байгаа юм. Яагаад тэгэхээр төв банк хүнд үед яах мөнгө хэрэгтэй байна гэд хадгалуулж байгаамаа. Энд хадгалуулж байгаа юм аа намайг алах гэдэг шүү сангийн яам гэж битгий яриач юм энэ хоёр дүү. Энэ чинь уйлдаж яваа шүү төрийнхөө бодлого хүрэндээ. Энэ чинь ард түмэж мэдж байгаа төрж мэдж байгаа. Харин би хүмүүсийн дунд энэ сангийн яам баах мөнгө тараацсан чинь инфляц үүсгэлээ гэдгийг битгий яриач. Энэ чинь мөнгөний нийлүүлэлтэндээ байгаа юм биш ээ. Барааныхаа нийлүүлэлтэн дээр болцсон байхгүй юу? Дээрээс нь даатгалын юу системийн асуудал байна. Одоо манай даатгалын байгууллагууд байж идэг. Гэтэл гадны том компаниуд бол гадагшаа явж даатгуулах жишээтэй. Энийн учир шалтгаан юу юм? Бид нар одоо даатгалынхаа системийг яаж хөгжүүлэх ёстой юм бэ гэдгийг бас ярилцсан бас зүгээр байсан болов. Тэгээ өнөөдрийн байдлаар ингээд харахад бол 22 жилийн дараа эргээд харахад бол Монгол банкуд бол бодит эдийн засгийг удирдах ажиллагаа бол явуулахгүй байна. Өнөөдөр оюу толгой, таван толгойг тойрсон эдийн засгийн идэвхжил энэ нутаг дэвсгэр дээр бий болоод ахт бол мөнгөний нийлүүлэлтийг хомжино гэдэг маань Монголын бодит эдийн засаг дотор бий болцсон цус мөнгийг боож юм гэсэн. Хүлээгдэж байгаа эдийн засгийн хурдтай өсөлтийн орчин санхүүгийн салбарын доктортой хөгжлийг хангах үндсэн суурин үсгийн талаар бодлого боловсруулагч, зохицуулагчид, арилжааны банк, санхүүгийн бусад байгууллагууд хөрөнгө оруулагчдын дунд нэгдсэн санд ойлголтод хүрхэн хэлэлцүүлгээс хүлээх үр дүн байсан юм а. Тухайлбал макро эдийн засгийн доктортой орчин бүрдүүлэх, хадгалах, салбарын зохицуулалт, эдийн засгийн өсөлтийг тэнцвэртэй байлгах, санхүүгийн салбарын бүтцийг бүрэн гүйцэд зохистой хөгжүүлэх, уялдуулах чадварыг бэхжүүлэх гэх мэт юм. Эдийн засгийн чуулган. За инновац ба ногоон өсөлт, нүүрсүү салхи гэсэн хуралдаанаас товч хүргэе. За Монгол улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг гайхуулж байгаа. Өнгөрсөн онд л гихтэл манай дотоодын нийт бүтээгдэхүүн 17.3%-аар нэмэгдлээ. Энэхүү эрчимтэй өсөлтийг дагаад эрчим хүчний хэрэглээж тэнгэрт хадах төлөвтэй байна. Хүссэн үсээгүй эрчим хүчний шинэ их үүсвэрүүдийг бий болгох шаардлага тулгамдж байна. Ингэхдээ чаддгаараа нүүрсээ шатааж хүлэмжийн хий ялгаруулсаар байх уу? Эсвэл байгаль дээлтэй технологи нэвтрүүлэх үү? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хот маань бөмбөрцгийн хамгийн бохир агаартай нийслэл болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл бид хүлэмжийн хий бага ялгаруулах эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй бол иргэдийн эрүүл амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөхөөр байна. Нэг Монгол хүнд ноогдох хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн дунджаас хавьгүй дээгүүр байгаа нь эрчим хүчний хэрэгцээнийхээ 80%-ыг аль социализмын үед бий болсон дулааны цахилгаан станцуудаас гарган авч байгаатай холбоотой. Эрх баригчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тал дээр анхаарч 2005 онд сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг 2007 онд сэргээгдэх эрчим хүчний тухай хууль баталсан. Гэвч өнөө хүртэл ногоон эрчим хүчний салбарт орвитой хөрөнгө оруулалт орж ирээгүй. За Newcom Group-ийн хэрэгжүүлж байгаа салхитын салхин цахилгаан станц анхны томоохон төсөл болж байгаа. Нөгөө талаас нүүрс хийжүүлэх, нүүрснээ шингэн түлш гаргаж авах цэвэр технологийн талаар монголчууд ярьж хэлэлцээд олон жилийг үдэж байгаа ч мөн л дөрвтэй үр дүн харагдaltaгүй өдөө хүрч байна. Нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь чухал ч гэсэн нэгэн л манай хангалттай нөөцтэй учраас нүүрс монголчуудыг хэдэн 10 жил дулаан байлгах нь тодорхой. За дэлхийд цэвэр нүүрс гэх ойлголт нэвтрээд хэрэгжээд үр ашгаа өгөөд явж байгаа учраас тэрхүү дэвшил технологиг нэвтрүүлэх нь эдийн засаг болон байгаль орчин талаасаа нэн ашигтай байгаа. Гэвч нүүрсийг хийжүүлэх, нүүрснээ шингэн түлш гаргаж авах талаар олон жил ярьсан боловч яг яагаад хэрэгжихгүй байгаа шалтгааныг хэлэлцсэн. За улмаар цэвэр нүүрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс ямар бодлого баримтлах шаардлагатайг тодорхойлохыг оролцсон юм а. Тэгээд тав гэж шүү дээ. Яриагаа болохоос биш. Хоёр одоо тавдар хүсэл шинэ хүсэл яриагаа болохоос биш. Яг өнөөдөр хүртэл тэрийг хийх бодит боломжоо бүрдүүлэх гэсэн. 2008 он анхудаа тэнд тавнаа тэр шинэ хүсэлд тэмдэглэхэд нэг компани хэдэн компани болсон. Нэг хэдэн компани. Тэр чинь юу гэсэн үг? Концесси хууль байна. Харин хүн орж ирэх. Тийм л байсан. Харин сүүлийн хэдэн жилийн өсөлт бүрдээ яг дотоод нэг санд нийлэх байгаа нь олон юм яриад байгаа биш ээ.
Харин энэ олон хүний зохицуулалтын байхгүй бас учраас хүн орж ирэхгүй байсан. Өнөөдөр харин төлөвч орон дээр концессийн газар бий болоод концессийн хууль байгуулдаг. Энэ цэвэрлэг эрчим хүчний яам Тэжээгийн Аз зүгийн банктаа хийж дуусгаа. Тэр байгаль орчны яамнаас үйлчлүүлэлтийг аваад хоттоо газар тодорхойлчод өнөөдөр ТЭЦ 5 дээр хүн орохгүй биш. Итгэл үнэмшлгүй биш. Харин ч өнөөдөр дэлхийн хамгийн том компаниудын нэг болох Mitsui. Японы хамгийн том компани. Samsung, Sodexo хамгийн том компани. Sojitz, Nucon, GDF International Power гэдэг Европын хамгийн том одоо GDF Suez гэдэг эцэг хүчний оператор компани манай дэнд орцсон байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл харин ч итгэл үнэмшил бий болцсон байгаа учраас энэ хүн өөрөөсөө ороод ирсэн байна. За өнөөдөр Монгол яагаад бид салхин цахилгаан санаас гэдгийг барьж байна гэхээр энэ чинь бол нэгдүгээр бол дэлхийд технологи нь бол сайжирсан байж таа. Хүн болон одоо салхин цахилгаан санаас барьж байна. За өнгөрсөн жил бол одоо ингээд дэлхийд даяар 214 гигаваттын хүчин чадлаатай ингээд бий болсон. Тэгээд энэ чинь ингээд технологи зөвхөн ашиглаад байх болсон. Тэгээд тухайн технологи нэгдүгээр чанарын хувьд сайжрна, хоёрдугаар үнийн хувьд буурна. Тэгээд тэр чинь өнөөдөр Монголын хөрсөн дээр бид ашиглахад бол энэ бол ямар ч байсан өөрийнхөө өртгийг өгөх боломжтой тийм технологи байна, тийм бизнес юм байна гэдэг үгсэндээ бол гойгоор гэж байна. Тэгэхээр зэрэг эрчим хүч Монголын эрчим хүчний одоо системийн нэг хэсэг байх уу тэр байна. Зөвлөлт байна, 20% гэж чадна. Болон бол нэг бол тэр боочтой дамжих хэрэгтэй. Тэгээд түрүүн одоо ингээд ярьж байгаа л да бид үний асуудал гэдэг үг шүү дээ. Тэгээд ингээд за бид үн тариф бол ингээд зовоохон юм яа гэж ярьдаг. За энэ бол одоо ингээд менежер одоо ингээд улс төрчмийн хувьд бол одоо үнийг хийх бол одоо асар их тийм одоо гэрчлэлтэй тийм одоо асуудал байдаг. Айлч газар Монголд ч эсвэл одоо өөрч одоо Америкч гэсэн одоо эрчим хүчний үнийг хийх гэж нэг асуудал. Ялангуяа хөгжиж байгаа эдийн засгаар бол энэ аюул хүн асуудал. Энэ дээр бол бид эр зөрөгтэй шийдвэрүүдээ гаргаад явсан нь бол урт хугацаанд бол биднээс бол илүү хүрэштэй байх юм аа. Дэлхийн нийтийн хэмжээнд борон гол зүйл дээр ногоон эдийн засаг гэдгийг автобусээр тавьсан байна. Эрчим хүчний байгууллагын байгаль орчны төлөв гэдэг байна. Нэгдүгээр нүүрс хүчний хий багтаа хоёрдугаар нөөцийг бол хамгийн одоо өргөн бүтээлтэй ашигладаг. За гуравдугаар бол нийгмийн бүтээмжтэй ийм эдийн засгийг ногоон эдийн засаг гэнэ гэж байна. Тэгэхээр одоогийн бидний манай эдийн засгийг аваад үзвэл хөрөн эдийн засаг гэж ярьж байгаа. Үнэн хэрэгдээр яг нарийн одоо өглөөний цагаан сайдын гаргасан тэр үзүүлэлтүүдээр ингээд үзүүлэлтүүдээр аваад үзвэл нэг хүнд авах гэж байгаа нүүрс хүчний хий ялгуулалтаараа Монгол Азиа нэгдүгээр байна. Энэ агуулгаараа аваад үзвэл бид нэр хөрөн битгээр хар эдийн засагт болсон. Ерөөсөө бидний ганц одоо эрчим хүчний хөөсөл нүүрс. Тэр учраас бид нэр нүүрсээ солих шаардлагатай. Нүүрсээ ашиглах болно, нүүрсийг бол муулах байна гэж. Нүүрсээ бол харин одоо шинэ технологи шилжүүл тэрийг шингэрүүлдэг юм уу, хий болгох юм уу? Тэгээд нүүрснээс одоо химийн үйлдвэр хэрэглэх юм уу? Тэрийг өөр байдлаар хэрэглэх. Нэгдүгээр одоо энэ эрчим хүчний нэг зах зээл ялтай павер маркет одоо энэ дээр бол одоо нэг худалдаа авахтай загвар гэдэг явж байгаа. Тэгээд цааш бол нөгөө гэрээт зах зээл тэгээд контракт маркет хоёр талын гэрээний зах зээл рүү орох хэвээр. Энэ асуудал бол одоо их хоошлоод байна. Тэгэхээр энийг бол одоо нөгөө хуулийн төсвийн орчин нөгөө техникийн одоо дискшн зохицуулалтын асуудал энэ яг ямар шатндаа явна вэ? Хизээ одоо энэ нөгөө хоёр талын зах зээлийн одоо нөгөө загварт орох вэ? Энэ бол одоо нөгөө хувийн хэмжээнд орж ирэх маш чухал. Хоёрдугаар асуудал нь болохоор энэ Грэм Хайкогийн үндсэн асуудал байгаа. Энэ бол Монгол улс бол маш их нүүрстэй. Тэгээд одоо нөгөө нүүрсний давхрын хий те coal bed methane, coal seam gas гэж ярьдаг. Энийг одоо Монголд бол одоо ерөөсөө маш их нүүрстэй мөртөө ерөөсөө энэ чиглэлээр ямар ч хайгуул судалгаа ерөөсөө хийдэг байж байна. Энэ чиглэлээр ямар бодлоо явж байгаа ийм хоёр асуудал бас тавьсан юм аа. Сая бол энэ сэрэл эрчим хүчний журам сангийн журам гэж байна да. За энэ журмыг аваад үзэхээр бол журмын орлогыг бүрдүүлэх их усрууд маш тодорхой бус байгаа. Өөр улсын төсөөс бүрдүүлнэ гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ дээр ямар санал хэлдэг вэ гэхээр бид нар өнөөдөр нүүрсөө салхиу гэдэг чинь нөгөө талаас нь шахавтгөө сэргэлт төгсөндөө ажиллагаанд үүсэж байна. Тэгэхээр бид нар ийм шахавдах мөртөө байгаль орчин хөдөлгөөд эрчим хүчний их усрыг буюу нүүрснээс экодатвар гэж аваад энэ экодатвараараа энэ эрчим хүчний сангаа бүрдүүлэх хэрэгтэй юм шүү. Энийг ерөөсөө тэр сангийнхаа журам оруулж өгөл яасан бэ гэсэн. Ер нь хогийн дэвшлиг
элчин хүчний салбар руу оруулж ирээ гэж. Би өнөөдрийн зүйтэй гэж бодлоо. Тэгээ энэ дээр миний бодоход бол юуны өмнө говийн бүсүүд байгуулж байгаа том объекттэй холбогдсон цахилгаан элчин хүчний хэлцээ гарч байгаа. Тэгэхээр бол ер нь гадны хөрөнгө оруулагч нараа оруулах асуудал түрүүхэн шийдчихсэн юм байна. Бид нар бол энэ Улаанбаатарын одоо киловатт 80 төгрөгийн чиглэл юм уу ийм зориулж тэр станц барыг гэж зориулж авч идэггүй байх. Тэр том объектууд одоо юу толгой юу гэдэг тэнд зориулж авч ирэх байх. Нөгөө талаар бол экспортод бас цахилгаан гаргах тийм зорилготой байна. Тэр сонирхол байгаа дээр бидний түрүүхэн шийдчихсэн юм билээ гэж нэгдүгээр санал. Ер нь нэгдүгээр бол Японы одоо зарим компаниуд том стартс тавталт барыг гэсэн санал тавьж байгаа шүү дээ. За хүлэмжийн хий багтаа нийгэмд шилжих, хойшлуулж боломгийн шаардлага байгааг бодлого олзруулагчдад ойлгуулах нь хилцүүлгийн гол үр дүн байлаа. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж, нүүрсний дэвшил технологиг нэвтрүүлэх шаардлага нь шинэ ойлголт биш ч гэсэн тулгамдсан асуудал. Олон жил яригдж байгаа дээрх асуудлуудыг нэг тийш шийдвэрлэхэд ямар саад бэрхшээл учирж байгааг төр хувийн хвшил эрдэмтдийн хамт хэлэлцэж, төрөөс ямар бодлого баримтлах шаардлагатайг тодорхой болгохыг зорьсон юм. Эдийн засгийн чуулган. Нийгмийн бодлогын хүрээнд тэнцвэртэй өсөлт, эрүүл мэндийн салбар, асуудал ба шийдэл гэсэн салбар хуралдаан болсон. Улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох хүний хүчин зүйл, тэр дундаа хүний эрүүл мэндийн байдлын талаар хэлэлцснээр эрүүл мэндийн салбарын гол тулгымцсан асуудлууд шийдлийг олон нийт бодлого олзруулагчид, судлаачдын анхааралд хүргэх ач холбогдолтой байсан юм а. Хүн амын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох асуудлыг эрүүл мэндийг тодорхойлогч эдийн засаг, нийгэм, орчны хүчин зүйлс болон эрүүл мэндийн тогтолцооны үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэг болох удирдлага, тусламж үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилтийн талаар энэхүү салбар хуралдаанаар хэлэлцүүллээ. Хүний эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байхаас хавьгүй өргөн хүрээтэй ойлголт, эрүүл мэндийг дахин хамгаалах, дэмжихэд зөвхөн эмнэлгийн байгууллага төдийгүй төр захиргаа, боловсрол зэрэг бусад салбар, нийт аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг оролцоо зайлшгүй шаарддаг асуудал. За жишээлбэл эрүүл хот, эрүүл ажлын байр, эрүүл амьдрах орчин бий болгох төсөл санаачлагууд бүүн багтаж байгаа юм. Хувь хүн иргэд эрүүл мэндийн даатгалтай байсан ч хэрэгцээтэй тусламж үйлчилгээг шуурхай, чанарыг өндөр түвшинд авч чаддгүй хувьяасаа илүү зардал гарган чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахар гадаад улс орнуудыг зорьсоор байна. Эрүүл мэндийн салбарын тулгамдсан ихэнх асуудлыг эрүүл мэндийн тогтолцооны үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэг болох удирдлага, тусламж үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилтийн шинжилгээг зэрэг хийснээр тодорхой архиц үр дүнд хүрнэ гэдэгт хуралдаанд оролцогчид санал нэг байлаа. Эмнэлгийн удирдлага өөрийн өгөөцөлтөлтэй хариуцлага хүлээх боломжгүй, за эдийн засгийн үр ашигтай ажиллах сонирхолгүй байдаг. За тиймээс улсын эмнэлгийн бие даасан байдлыг хязгаарлагдмал эрх мэдэл үүрэг хариуцлагын тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй гэж ярьлаа. Манай улс хөгжлийн хувьд ижил төстэй улс орнуудтай харьцуулахад эмнэлэг болон орны тоогоор хэд илүүдэлтэй байгаа боловч хүн амд эмнэлгийн чанартай хүртээмжтэй тусламж үзүүлж чадахгүй байгаагаас гадна за эрүүл мэндийн салбарын нөөцийн үлэмж хэсгийг ашиглаж байгаа эмнэлгүүд үр ашиг муутай ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж ёсоор дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх эрүүл мэндийн улсын санхүүжилтийн хэмжээг 5%-аас доошгүй байхаар нэмэгдүүлэх нь зүйтэйг хуралдаанд оролцогчид онцолсон. За эцэст нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг оновчтой зохион байгуулах, хүртээмжтэй чанартай болгоход төр хувийн хвшлийн түншлэл чухал үүрэг гүйцэтгэх гэсэн шийдлийг хэлж байсан юм а. Эмч хүмүүс гэдэг бол одоо бусад мэргэжлээс өөр юм аа. Бид нар чинь ийж болохын тулд хамгийн доод 6 жил, 10 жил, багы 11 жил сурдаг. Тэгээд одоо ингээд гараад төгсөөд ямар ч үнэлэмж авахгүй. Тийм болохоор энэ эмчнийхээ үнэлгээг нэмэгдүүлээд хариуцлагаас чамруулах хичээл өгөхлөөр. Одоо манай эрүүл мэндийн тогтолцоо маань яг хуучин социализмын үеийнхаараа яваад байгаа шүү. Юу одоо төрийн тусламжийн үйлчилгээтэй тэгээд үздэг. Маргааш нь нөгөө эмнэлэг дээрээ очдог. Нөгөө эмнэлэг нь 8 цагаас 4 цагийн хооронд ажилладаг юм л байна. Тэгэхээр зэрэг би ямар санал хэлж байгаа вэ гэхээр одоо 1-р эмнэлэг юм уу эсвэл 3-р эмнэлгийг 3 ээжийн системд оруулж байна. За энд ямар зардал авах вэ гэхээр эмчнэр нэмэгдэн, совилч нарын тоо нэмэгдэж магадгүй. Тэгээд цалин захилгааны зардал хоёргаа. Тэр байшин бол хангалттай ашиглагдана. Нөгөө бидний үнэтэй сэлтэй гаднаас аваад байгаа тоног төхөөрөмжүүд одоо мараалын хэрэглэлд орохгүй бас 3 ээлжээр үр дүнтэй ашиглагдана. Тэгээд дээрэс нь
энэ олон оожир дугаар гэдэг юм байхгүй болно. Хүмүүс өөрсдөө очих учраас тэр түргэн тусламжийн одоо зардал бол бас зохимжээгээр багасна. Зүгээр их туршилтын зурмаар хийгээд үзэж гэж л хүсэх гэсэн. Ер нь Монгол улсын эдийн засагт манай эрүүл мэндийн асуудлаас болж дарамт их учирч байгаа. Та бүхэн мэдж байна. Монгол бие улсын эдийн засгийн хуримтлал энэ санхүүжилтийн боломжууд гадагшаа урсгал маш их байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ төлбөрт үйлчлэгээ босод зүйлүүдээс хамаарат, тогтолцооноос хамаарат одоо иргэд маань одоо мөнгөөр нийлүүлж байгаа одоо энгийн өндөр онцлогоо имчилгээнд орж байгаа. Энээс үүссэн ядуурлын тоо 1.8 гэж сая дурдлаа. Энээс шалтгаалаад эрдэнэ эдийн салбарын тогтолцоо бус юмудаас шалтгаалаад ядуурлын тоо ихсэж байгаа. Гуравдугаарт нь ахын үйлчлэлтэй буюу осол гэмтлийн шалтгаалсан өвчлөлийн тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ маань бол улсын эдийн засаг бас дарамт бий болж байна. Энэ үндсэн 3 шалтгаанаас улс эх орны эдийн засагт бол маш их дарамт учирч байна. Энийг арилгахын тулд одоо бүр эрс шинжил бүтэц зохион байгуулалтын эдийн засгийн санхүүжилтийн хувьд бол эрс шинжилгээ хийх шаардлага. Эрс шинжилгээ гэдгийг ярьж байгаагийн хувьд одоо бид ингэж алдаа суугаад байх уу? Эрүүл мэндийн салбараа ерөөсөө 2-3 жилийн дотор босгоод нөгөө алдагдаад байгаа зүйлүүдийг гадагшаа урсгалаа зогсоогоод одоо энэгийн тусламжаа чанартай үзүүлэх энэ тал дээр одоо санхүүжилтийн тогтолцоог эрс нэмэгдүүлэх шаардлага. Одоо 3% байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 3% байна. Энийг дор хаяхад 6% болох хэрэгтэй. Цаашлаад хүн амын эрүүл мэндийн асуудал бол эрүүл мэндийн салбар төдийгүй бүх шатны байгууллага хамт олон хувь хүн бүрийн хүчин чармаалд оролцоо шаарддаг өргөн хүрээтэй болох нь харагдаж байсан. За өвчин эмнэлгийн эрсдэл хүчний зүйлийг бууруулах болон өвчний улмаа санхүүгийн дарамт гамшигын зардалд өртөж байгаа иргэд гэр бүлийг хамгаалахад эрүүл мэндийн салбарын шинжилэл чиглэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинжилэн сайжруулах аливаа орлого санаачлах нь эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, тусламж үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт гэсэн 3 чиглэлд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх. За эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн их усврыг нэгдсэн санд төвлөрүүлэн худалдан авах, бие даасан байгууллагыг байгуулах талаар зөвшөлдсөх зэрэг санал хуралдааны үеэр гарч байсан юм а. Эдийн засгийн чуулган Өрсөлдөх чадварын хүрээнд инновац ба ногоон өсөлт, нефтийн бүтээгдэхүүний хараат байдал даван туулах нь гэсэн салбар хуралдаан мөн болсон. За Монгол улс шатхууны хэрэгцээгээ гадаад зах зээлээс хангаж байна. Эдийн засгийн хараат байдлыг нөхцөлдүүлэгчний хүчин зүйл нь нефтийн бүтээгдэхүүн байсаар байна. Эдийн засгийн хурдтай өсөлтийг даган нэмэгдэж байгаа нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг цаашид хаанаас хэрхэн хангах вэ гэдэг асуудал Монголын эдийн засгийн доктортой хөгжил, эрсдлийн хяналт удирдлагад чухал үүрэгтэй байна. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарах арга замыг төр хувийн хвшил хамтран эрэлхийлэх, ярилцаж дүгнэлт өгөх, за эрчим хүчний бусад их үүсвэрийн технологиг нэвтрүүлэх, хэрэглээнд ашиглахад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг тодорхойлоход хэлэлцүүлэхийн зорилго оршиж байлаа. Газрын тосны салбарын өнөөгийн байдал нефтийн бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулахад төр засгаас авч хэрэгжүүлсэн үе шаттай арга хэмжээнүүд, үнийн зохицуулалт, гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл хамаарал болон цаашид тулгарч болох асуудлыг хэрхэн шийдвэрлэх зохистой талаар ярилцсан. За түүнчлэн дотоодын нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нөөц боломж, олборлолт, хайгуулын судалгаа, үйлдвэрлэл, эрчим хүчний бусад их үүсвэрийн технологиг нэвтрүүлэх ажил, хэрэглээнд нэвтрүүлэх талаар хийгдэж байгаа төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, хууль эрх зүйн орчны зохицуулалт зэрэг олон асуудлыг хөндлөн тодорхой санал гаргаж байлаа. Эдийн хараат байдлаас гарах тухай ярьж байгаа ч заавал олон сая 600 сая долларын үнээр байх биш тийм ээ. Одоо тэмцээ нэг 200 2 3 4 500 сая төгрөгөөр болохоор нефтийн одоо урамлаас нефт гарах одоо үйлдвэр Монголын одоо засаг санах боломжтой байна. Тийм мэдээлэл гарч ирсэн. Тийм учраас яг тэр дараагийн тэр нөөц болцоонууд дээрээс харуулах зүгээр юм болов гэсэн санал. Хоёрдугаарх дээр нь болохоор энэ миний зүгэл яг эргэн үнийхээ зүгээс ингээ харахад засгийн газраас шийдвэрүүд маш олон шийдвэр гой шийдвэрүүд гарч ирдэг. Өнөөдрийн уул төрөл маш гой. Хамгийн гол нь эндээс гарсан шийдвэрүүд хэрэгждэг байх хэрэгтэй. Дээрээс нь хяналт тавьдаг баймаар шиг санагдаж байна. Тэр айгүй олон шийдвэр гараад нефтийн компани 14 20 ингээд торлоо гэж яг торгсон юм уу үгүй юм буцаад гүйцэтгэл дээр байхгүй. Тэгээ дандаа яриад байдаг. Тэгэхээр энэ нь болохоор яаж гэхээр залуучууд бид нар болохоор яриад яхад болдго юм хизээч бид нар хариуцлага тоосдог юм байна гэж. Дуртай хүн сүүлүүд хин дуртай зурагтаар өөр өссөн өсвөлийг ярьдаг юм хандлагатай болж одоо хэлчихэж. Тийм болохоор одоо өвлгөр дөөрөөлж та нарч үс ингээд ярьсан амлын яриагаа одоо гүйцэтгэдэг
байгаараа гэж хүсэж байна. Монголын хэрэглээ маш жижиг. Тэгэхээр нэгдүгээр бид нар доллар дотооддоо нөөцөөр ашигладаг. Нэг асуудал байна сонсонгоо. Тэр манайх нэг нефтийн гэрээ хийсэн байна шүү дээ. Одоо Stock International одоо юу тайшин хамгаалсан. Тэрний чинь нефтийн 120 сая баррел болсон. 5 сая одоо баррел нефтийг бид нар татваргүй экспортлсон гэдэг. Тэгэхээр бид нар гаднаас 5 сая баррел нефтийг татвартай импортлсон байгаа. Тэгэхээр эдний хоорондын балансын асуудал байна. Нөгөөдгөр одоо бидэнд бол дараачийн нэг асуудал өдөөс нефтийн нөөц дуусч байгаа. Дараачийн хэрэглээ бол өдөөс хатууд биш нүүрс. Тэгэхээр нүүрсэн дээр бол өнөөдөр гарцын баррел нефтийн үнээс хэм зардлаар бол син газ үүдэх тийм технологи хийх хэрэгтэй. Америкч бүгд патентлсэн технологи. Гүнээс нэг оруулж ирээд бид өөрсдөө технологи шилжиж байна. Өнөөдөр бүгдээр нарны энерги син газ руу бүх техник технологи шилжиж байна. Одоо Америкч шилжиж байна, Франц шилжиж байна, Японд шилжиж байна. Тэгэхээр заавал бид нар тэр рүү явах шаардлага байхгүй шүү. Бидээс өргөн хэрэглээний машины бүгдийн син газ шилжүүлээд ганцхан дизель түвшний үйлдвэрлэлээ бид нар бас хангах шийдээ. Ийм чиглэлээр ирээдүйн хасанд өсөлтөвөл бид мөнгө хийх хэрэгтэй. Ер нь энэ форумыг ухтаад гэдэг юм би бас сонирхож үзчихлээ л да. Энэ дэлхий дээр байгаа газрын тосны бүх нөөцүүдийн бараг 70% нь бол үндэсний газрын тосны компаниуд эзэмшдэг буюу олборлдог гэдэг нэг юм тоо явж байгаа юм тийм ээ. За дэлхийн 2 дугаар дайны дараа бол нэг 6 тэр их ах トゥ гэдгийн компаниуд гарч ирээд газрын тосны юм дээр нөлөөгөө байсан бол сүүлийн үед бол энэ үндэсний компаниудын нөлөө бол ихсэж байгаа юм байна гэдэг нэг юм байж байна. За энэ дээр жишээл дурдах юм бол одоо Малайз гэхэд Петронас гэх компани байж байна. Бразил гэхэд Петробас гэх компани байж байна. Юу Гятад гэхэд одоо 3 компани байж байна. Биднээсийн одоо гэрээ хийгээд одоо нэг тодорхой хэмжээний хурдл төрөөд байгаа Орос нефт ч гэсэн одоо үндэсний компани байна шүү тийм ээ. Ийм учраас би үндэсний компаниудтай бол байгуулах нь бол энэ сүүлийн үеийн ер нь хандлага юм биш үү? Энэ асуудлыг ер нь судалж үзэх зүйтэй юм биш үү гэсэн нэг юм санаа байгаа юм ер нь бол. За энэ үндэсний компани байгуулснараа бол мэдээж тодорхой хэмжээний сөрөг нөлөө байгаа л төрийн тодорхой хэмжээний нөлөө байж байгаа тийм ээ. Энэ дээр бол эргэж одоо нэгэн төрлийн нөлөө байгаа учраас үнийн зохицуул дээр шийдэм юм байгаа. Бас давуу талууд байгаа аль нэмэн дээр бол тийм ээ. Энэ давуу тал нь гэх юм бол энэ компаниудын оролцуулаад одоо хотын хөдөөний гэдэг нефтийн үнийн зохицуултыг бол хийх зүйтэй гэж бодож байна. Нэгэн төр гэрээ хийж байгаа учраас бол олон жилээр Оросын холбооны улстай гэдэг юм уу гэрээ хийх боломжтой байж байна. За өнөөдөр байгаа тодорхой хэмжээний нөөц байна. Цаашдаа бас өсөх боломжтой байна шүү тийм ээ. Энэ нөөц дээр бол энэ бус орнууд жишээ аваад үзэхэд төрийнх нь гэдэг юм уу тэр компанийн оролцоо бол 50 юм уу 50-аас дээш хувийн оролцоо бий болгодог. Тэр тодорхой хэмжээний нөхцөлүүд барьж идэг. Бүтээгдэхүүн хуваах гэрээний одоо сүүлийн үеийн шилдэг одоо хэлбэрүүдийг оруулж байгаа гэдэг ийм юмнууд байж идэг. Энэ төрөйгөө бас манай энэ хүмүүс цааш нь судалж үзэх байхаа. Энэ хэлцүүлгээс энэ тодорхой хэмжээний шийдлүүд гарах болоо гэж бодож байна. Тодорхой хэмжээний шийдвэр удаан гарч ийн гэж байна. Тодорхой хэмжээний тооцоотой судалгаатай эдийн засгийн үндэслэлтэй ийм төр засгаас шийдвэрүүд үндсэндээ гарах ёстой шийдвэрүүд бол бүгд л гарчсан байна. Их хурлаас бодлого нь батлаад өглөө засгийн газрын төвшөнд засгийн газрын хэд хэдэн тогтоолууд гарч байна. Тийм учраас бас үндэсний одоо аж ахуйн нэгжүүд та бүхэн маань бас энэ үйлдвэрлэл газрын тосны зөвхөн газрын тос босруулах үйлдвэр биш. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдгийн цаана газрын тос босруулахаас гадна нүүрсний шингэн түвш үйлдвэрлэх, за занар хий босруулах асуудлууд, түрүүний ярьж ирсэн биомасс, альтернатив түвш энэ бүх хувилруудаар та бүхэн өөрсдөө бас техник эдийн засгийн үндэслэл боловсруулад эдийн засгийн ашигтай гэж үзвэл бас энэ үйлдвэрлэлүүдийг дэмжиж өөрсдөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт гаргаж энэ дээр бас эрч хүчтэй эрчимтэй ажиллаач гэж хүсэж байна. Яа тэгэл засгийн газрын түвшинд одоо төрийн байгууллагын түвшинд бол бид нар холбогдох хууль эрх зүйн орчинг боловсруулах, сайжруулах, за дээрэс нь одоо стандарт норм дүрмтэй холбоотой энэ бүх асуудлыг чинь цаг алдалгүй шийдэж өгнө. Тийм учраас эргээгээд бас энэ аж ахуйн нэгжүүдийг энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн асуудал дээр бас тодорхой бас анхаарал хандуулж ажиллаач гэж хүсэж байна. Нефт импортлогч компаниудаа газрын тосны газрууд бас хилэн олцоод Оростойгоо гэрээ эзлэгээд нөөцийг хангалттай одоо жишээ нь энэ их эд ажлын үед бүрдүүлчих боломжтой юу? Танд тодорхой товч хариултгүй. Нөөцийг бүрдүүлэх асуудал бол цэвэр цаана агуулах самны асуудал байгаа шүү дээ. Тийм учраас нөөц бүрдүүлэхээр бол бид нар ямар импортын их усруудтай засгийн газрын түвшинд бол тодорхой хэмжээнд бол ярьж байна. Их усруудаа бол бид нар бэлдээд байна. Эргээгээд компаниуд маань худалдан авах чадвар, за эргээгээд компаниудын сав паркийн багтаамжийн байдалтай тулгуурлаад бид нар бүхэл бололцоогоор нөөцийг бүрдүүлж байгаа. Гэхдээ энэ дээр бас нэг зүйл хэлэхэд газрын тосны бүтээгдэхүүн маань бол өөрөө онцгой бүтээгдэхүүн байдаг. Энэ дээр бас олон одоо сараар олон жилээр хадгалаад байдгүй, үргэлж эргэлтэнд орж идэг. Тэгэхээр өнөөдрийнхөө дотоодын нөөц боломжинд ашиглаад бол бид нар нөөцөө бүрдүүлчих энэ ажлыг зохион байгуулж байна. Хангалттай улс төрчдөг сэдв. Тэгээд
Одоо би бол энэ салбарыг цааш нь хөгжүүлээд хараат байдлаас харахад бол улс төрчгөө болмоор санагдаад. Тэгчих юм бол их том алхам хийгдэх байх гэж боддог. Тэгээд хамгийн чухал юм бол энэ улс төрчгөө болон улс төрчгөө болно гэдэг нь бодит түмнээ хөлөө ширнүүл гэсэн үг. Энэ Монгол улсын өөрийнх нь эдийн засгийн газар зүйн байршлын сул тал юм байна. Тэгээ энэ бол зайлшгүй одоо юу гэдэг нь бид нар ингээд тодорхой хугацаанд иймэрхүү хараат байдалтай байх гэдэг юм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө авах арга хэмжээнүүд аягүй тийм зөв сонсогдож эхэлнэ. Тэгэхгүй нэг хүмүүсийг буруутгах биш болчихж байгаа. Шийдэл хайж эхэлнэ. Толгой нь арай өөрөөр ажиллах эхлэж байгаа. А нөгөө талаасаа түрүүний хэлснээр урт хугацаанд бид нар яах вэ гэдэг юм өнөөдөр хиймээр байгаа. Өнөөдөр хийхгүй бол жоох оройчих гэдэг юм л да. Одоо Монгол улс жоох мөнгөтэй болчих, бяртаа болчих нэг л жоох одоо том ярьдаг болчих. Шударга хэлэхэд их хурлын гишүүд нэг сайхан том амладаг болж байна. Их том мөнгө ярддаг болж байна тий. Тэр хэмжээгээр өнөөдрөөс эхлээ хийчмээр байгаа. Одоо түрүүний хэлсэн тэр боловсруулах үйлдвэр байд юм уу, эсвэл тэр занрын үйлдвэр байд юм уу, нүүрснээс шингэн болон хийм бүтээгдэхүүн гаргаж авдаг тэр үйлдвэрүүдийг одооноос эхлээд хийх боломж нь яг бодиттой эдийн засгийн чадах боломж нь яг өнөөдөр л бий болж гэлж байгаа шүү дээ. Дээс үн байгаагүй байхгүй. Тэр одоо бий болж байгаа юм чинь тэрийг ашиглаад хурдцтай явмаар байгаа. Тэн дээр түрүүний хүмүүсийн хэлдэг шиг бас их зүүн талаас ойлгомжгүй нөт бий. Тэрийг хурдан тодорхой болгочоод нэг жоохон асуудлууд байна. Тэр жоохон асуудлуудаа хурдан шийдчихээд ийшээгээ одоо бодиттой хөрөнгө оруулалт хийгсэн компаниудаа дэмжиж явчих юм бол би өөрөө цэвэр бизнес хийж байгаа хүний хувьд бодиттой хугацаа хэлэх юм бол нэг 2015 16 оны үед бол нэг тодорхой хэмжээний ихний ялгамууд бол үр дүн харагдах байх гэж бодож байгаа. За энэ хуралдаанаас хүлээж байсан гол үр дүн бол дотоодын нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боломжуудыг оновчтой тодорхойлох, за эрчим хүчний бусад их үүсвэрийн технологиг нэвтрүүлэх, хэрэглээнд ашиглах боломж, за цаашид хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудыг тодорхойлох, за хэмнэлтийн нөөц боломжуудыг эрэлхийлэх зэрэг асуудлыг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх нэгдсэн ойлголт байр суурийг бий болгоход чиглэж байсан юм. Монголын эдийн засгийн чуулган эдийн засгийн хөгжил, хүртээмжтэй өсөлт, нийгмийн бодлого, тэнцвэртэй өсөлт, өрсөлдөх чадвар, инновац ба ногоон өсөлт сэдвүүдээр төрийн ордон чуулган Монголын эдийн засгийн чуулган хөгжилд хамтдаа